Өнөөдрийн монголчууд бидэнд ухаар сэхээрлөх нэгэн үлгэрийг би та нартайгаа хуваалцаж ярья. Манай нутагт нэрт соён гэгэрүүлэгч Буурал Дамсран багш нэгэн сайхан үлгэрийг ярьж үлдээсэн байдгийг. Өнчин хүүгийн үлгэр. Өнчин хүү зов зүдэрч ядарч явсаар нэгэн улс оронд ирдэг. Тэр улс орны ард иргэд маш их уй гашуу зовлонд нэрвэгдсэн байна. Тэр нутагт мангас нутгийн усны их ундрагыг булааж аваад эд баядгийн дээрэмдэж ард олныг зовоож байна. Нутгийн хаан мангасыг дарсан баатарт би хаан ширээгээ өгнөө. Нутаг орноо удирдуулнаа гэж зар тараав. Олон баатрууд тулдаад буцаж ирсэнгүй. Хүү явсаар нэг айлд хонов. Тэр айлынхан их л уй гашууд автсан байна. Юу болсон бэ гэж асуухад маргааш миний хүү мангастай тулдахаар ээлж таарсан. Буцаж ирэхгүй бахаа гэж асар их гашуудж байна. Өнчин хүү би оронд нь явж тулалдъя гэж санал болгов. Ингээд маргааш өглөө нь айл хамгийн сайхан морой барьж өгөөд хөөг үдэж гаргалаа. Өнчин хүү мангастай тулдахаар очоод мангасыг хартал үнэхээр том айхтар хүчтэй их үстэй сүрдмээр мангас байлаа. Хүү айсандаа өөрийн ирэхгүй буцаад зотлаа. Мангас хурж ирээд морийн ганцхан алгадаад хоёр хэсэг хуваалцав. Хүү гүйж байтал ерөөсөө шилэн хүзүүн дээр нь мангасын халуун амьсгал мэдрэгдэж байлаа. Хөөс за ингээд дуустын байж тэл гэж бодоод өдөрж унахтаа урд байсан нэгэн чулууг аваад мөрөн дээгүүрээ чулууттал мангас үхт хийв. Мангасын ам ийм өчүүхэн байсан юм байна. Ингээд хүү баярлаж хаан боллоо. Хошуу нутгаа аврандаа, улс нутгаа энэ ард олныг аварна гэж их баярлав. Ингээд явх гэтэл нүднийх нь үзүүрт нэг юм ялсхийг гайхаад хартал мангасын овоолгоостой эрдэнэ байлаа. Тэр алт эрдэнэсийг хараад үүгээр ард олноо жаргаандаа гэж эхэлж бодов. Дараа нь тэр ядуу ард иргэд ч яах вэ? Энэ алт эрдэнэсээр би мөн сайхан жаргандаа гэж бас бодов. Ингэж бодохын жацуу хүүгийн бие дээр үс сургаж эхлэв. Хүү мангас болов. Энэ үлгэр амар сайхандаа жаргажээ гэж төгсдөггүй. Энэ үлгэрийн төгсгөл нь тэр нутаг одоо ч гэсэндээ мангасыг дарах баатраа хүлээсээр л гэж төгсдөг. Үлгэр жаргалаа. Энэ үлгэрээс 3 зүйлийг бид ухаарах ёстой. Нэгдүгээр мангасын ам өчүүхэн, эмзэг. Мангасын хамгийн гол хүч нь хүн болгон мангасаас ухаан алдтлаа айдагтал байгаа. Хоёрдугаарт мангасыг дарс болно. Мангасыг дарсан баатрууд шунлаа дарж чадаагүй. Гуравдугаарт өнөөдрийн монголчууд бид яг л ийм байдалтай байгаа. Бидний баатар гэж итгэсэн баялагтай эзэн Монгол болгоно гэж уриалж ирсэн хүн очоод Монголын баялаг дээр сандаалаа суудсан улс төр эдийн засгийн бүлэглэлийн сугны ус болно гэдэг бол бидний эмгэнэл. Өнөөдөр бид Монгол хүн болгон хэн нэгэн баатрыг хүлээхгүйгээр өөрсдөө баялагынхаа төлөө, үр хүүхдийнхаа төлөө, эх орныхоо төлөө дуу хоолойгоо гаргах ёстой. Энэ бол бидний энэ үлгэрээс авах сургамж. Сайхан Монгол орны маань Хэмэрсүд бадран хүмүүсийн итгэл сэтгэлийн галыг бадраана гэж галын дэргэд та нартайгаа үлгэр хуваалцаж ярьлаа.